Сая уг нь бах юм бодож байгаа юм тэгээд гээд ороод. Сайн мэднэ үү гэх юм уу? Тэгээд би бодох юм. Тэг чи семинар би зөндөө юм сурт юм да. Семинар гоо шүү. Сайн Зүгээр шүү. Үлдээд тийм шүү. зүгээр тийм. За. Семинар төсөр насныхан өсөр Насар салбарын чингүн байна. Цохотор салбарын их мандах байна. Зөгнөргийн цуусаар байна. хаавал таргийн бамбуушин. Жохлон салбарын зэрэгэл байна. Цэлэн салбарын оюурт байна. Филипп Торгийн салбан байна. Жолон төргийн наман байна. Семинар бол миний хувьд сүнслэгээр өсч хөгжих боломжтой газар. Семинар бол гайхалтай. Миний амьдралын чухал зүйлсүүдийн нэг болж чадсан. Семинар тавьснараа би бурхны сайн мэдээг илүү сайн сурах боломжтой байдаг. Багаас эхлээд ер нь амьдралын маань суурь гэж ойлгодог семинарыг. Мөн өдрийн тэрээр ариун сүнсний хамгаалтыг надад тэр чигээр бэлгэлж чаддаг. Семинар төсөр үеийн 14-өөс 18 насны хүүхдүүд хамрагддаг. Семинар дээр ирэхэд ашиггүй зүйл хийлэж байгаагүй. Би яагаад семинарт явах дуртай вэ гэхээр би сүнслэг байдал дээр өдөр болгон семинарт явснаар зөв сонголт хийх боломжтой болдог. Тэгээ бидний насны үеийн хүүхдүүдэд өдөр болгон янз янзын сорилтууд ирдэг. Семинарт явсан өдөр сорилтоо даван туулах хүчийг олж авч чаддаг. Миний амьдралыг тэр чигт нь ажилласан. Тэгээд давхар миний гэр бүлийг бас сайн хүчрхэгжүүлж чадсан гэж би боддог. Тэгээд би семинарт явснаар үйлчлэл ямар агуу юм бэ гэдгийг ойлгож чадсан байхгүй. Өдөр бүрийн маш олон гайхалтай зүйлсийг сурч авдаг. Мэргүү хаан бас төсвөр төвчээр гэх мэт маш олон зүйлийг сурч авдаг. Семинарт явснаар айгуу төвчээртэй бас амар тийм нийтэж тэгээд амар гоё ер нь амар тийм ер нь бүх зүйлээрээ айгуу сайжирдаг. Тэгээд семинарт явсан өдөр болгон тэр өдөржингөө өнгөр сүнслэгээр тэгээд тэр өдөржингөө өнгөр нэрг энергээр тэр өдөртөө өнгөр гайхалтай байдаг. Ягаад семинар чухал вэ гэхээр би семинарт явснараа би нэгт ойр дотны маш дотны найзуудтай болж чаддаг. Хоёрт би удирдагч нартайгаа харилцах чадварыг өөртөө төлөвшүүлж чаддаг. Гуравт семинарт явснараа би номлолт бэлддэг. Семинараар дамжуулан бид нар өдөр бүр үннийг бүслээд итгэлийн бомбаага бариад зөв шударга байдлын зөвхт байдлын хоёуг дуулахаа өмсөд мэргүү хааны хоёроо өмсөд өдөр бүр хичээлдээ гардаг. Мөн би амьдралынхаа мөнхийн ач холбогдолтой ажлуудыг хүлээж авч чаддаг. Мөн би семинарт явснараа илүү олон ажлуудыг мөн илүү олон найз нөхөдтэй илүү их мэдгийг хүлээж авч чаддаг. Нэгээс дөрөвдүгээр өдрийн хооронд хамтдаа цуглараад судраас суралцснаар бид нэр амттай тийм сүнслэг хоолоор хоолж чаддаг. Ингэснээр бид нар илүү гэрэлтэй болоод тэгээ найзуудаа гэр бүлдээ Христийн гэрлийг түгэх боломжтой болдог. Би семинар тавьснараа илүү сайн найзуудтай болсон. Тэгээд бас судраас илүү сайн зүйлийг сурдаг. Бас мэдгүй зүйлүүдээ сууж байгаа найзуудаас эсвэл багш нараас суралцаж авдаг. Өглөө болгон 6:30-аас семинар явж байхдаа би өдөр болгон тэр өдрийнхөө эрч хүчийг семинараас олж авдаг. Айгүй олон тийм өөрчлөлтүүдийг оруулж чадсан. Тэгээд намайг илүү сайн сүмийн гишүүн болж төлөвшүүлээд семинар айгүй сайн тусалж чаддаг. Семинарт маш олон хөгжилтэй зүйлүүд байдаг. Өглөө эрт шууд босоод семинартаа суухаар очдог учраас хүүхдүүд нэлээд нойрмог байдаг. Тэгээд тэрнээс гадна семинарын унд гэж бид нарт өгдөг байсан. Тэгээд семинарын унд нөө борцгоо бариад өглөө хичээл рүү гяс хоцрохгүй тулд бүгд гарах юм маш олон хөгжилтэй зүйлүүд байдаг. Бас хүүхдүүд өглөө семинар дээр шууд босоод нүрээ угаахгүй ирэх юм уу тиймэрхүү тохиолдлууд маш олон байдаг. Семинар явснараа би илүү сайн найзуудтай болсон. Тэгээд тэр найзуудтайгаа би дандаа үргэлж хамт байдаг. Хүүхд болгонд бэлгэлсэн бурхны гайхалтай бэлэг гэж би хэлмээр байна. Тэгээд семинарт бид өглөө болгонд 9 сараас 5 сарын турш өглөөний 6:30-д босоод тэгээд өвлийн 40 эмээ хүүтэнд ч гэсэн тэгээд явдаг. Тэгээд бидний машинаар авдаг болохоор бидэнд маш илүү амар байдаг. Тэгээд хүүхд болгон өглөө эрт босоод семинартаа ирээд тэгээд судраас суралцдаг нь бидний үед тэр өдрийн турш маш их ажил авдаг. Тэгээд семинар бол үнээр гайхалтай. Илүү сайн найз нөхдөдтэй болж чаддаг. Тэгээд семинар дээр бол очиод их хөгжилтэй байж чадна. Тэгээд
чи ойлгоогүй сайн мэдээний зүйлсийг өөрөө ойлгож авах боломжтой. Тэгээд хувийн эзэлтүүд бас тэн дээр ирдэг. Судар дээр хэлэхдээ бид нарыг эрт бос гэсэн зарлаг байдаг. Тэгээд бид нар түүний дагуу семинар дээр эрт босоод тэгээд суралцдаг. Тэгээд тэр өдрийнхөө бас дээрээс нь сургаалын талаар ч гэсэн маш олон мэдлэгийг семинараар дамжуулан бид хүлээж авдаг. Семинарт очихоор би илүү өөрөөрөө байж чаддаг. Өглөө эрт би Бурхны сургаалыг сонссноор би тэнцэнээс хувийн эрсдэлтийг хүлээж авч чаддаг. Би семинарт яагаад явах дуртай вэ гэхээр өглөө эрт найзуудтайгаа очиод Бурхны сургаалыг сонсоод багштайгаа харилцан яриа өрнүүлэх нь үнэхээр надад хөвгөлтэй байдаг. Төлөөлөө яг үеийнхэнтэйгээ өөрийнхөө үеийн хүүхдүүдтэй нийлээд семинараа судлана гэдэг нь үнэхээр тийм том боломж гэж би бодсон. Яг л хамтдаа яг Бурхны сургаалын талаар хамтдаа ярилцаад тэгээ би бинээсээ суралцаад тэгээд мөн би бинээсээ ариун сүнсийг мэдэрнэ гэдэг маш гоё юм билээ. Тэгээд дандаа л том ах эгч нар багш нараас гэдэгхгүйгээр яг өөрийнхөө үеийн хүүхдүүдээс хамтдаа суралцах нь үнэхээр тийм сайхан байсан. Семинарт явснараа тэр хүүхдүүдийн өөрсдийнх нь зан төлөв тэгээд хүмүүжлэл нь маш их нөлөөлдөг. Тэгээд тэдний бас зан харьцаа тэгээд ер нь айгу зан арын шин дээр айгу хүүхдүүд аяг сайн айгуугаа өөрчлөгдөж чаддаг. Семинарт өглөө эрт маш олон хүүхдүүд ирдэг. Тэдгээр хүүхдүүд бүгдээрээ яг Бурхны сургаалыг маш нухацтайгаар маш шийдэмгээс суралцж чаддаг. Семинарын зорилго бол бид нар мөнхийн амьдралыг олоход бэлтгэх бас Христийн цагаатгалыг илүү их ойлгох, цагаатгалд найдаж сурах байдаг. Нэг семинар нь болохоор надад сүмийн бүх зорилго, тэгээд сүмийн зарчмууд, тэгээд сүмд явснараа яагаад чухал юм бэ гэдэг тэр бүх зүйлийг надад ойлгуулж өгөхөд тусалсан. Тэгээд бүх зүйлийг ойлгож авах тийм зам болж өгсөн. Тэгээд семинар дээр өглөө болгон тууштайгаар судрыг судлаад тэгээд тэр нь дандаа залбиралтайгаар хийгддэг. Ариун сүнсний өдөрдөмжтэйгээр багштайгаар ингэ заагддаг болохоор надад маш тийм сургаалын үнэн мэдлгүүдийг илүү хурднаар бас түргэнээр тийм илүү зөвөр ойлгож авах тусалж чаддаг. Үнэхээр хөгжөлтэй. Тэгээд бид нар өвөл бол харанхууд алхаад хамтдаа сүмийн дуугаа аялаад сүмрүүгээ алхах тохиолдол гардаг. Семинар дээр яагаад хөгжилтэй байдаг вэ гэвэл учир нь би тэнд байдаг болохоор их хөгжилтэй байдаг. Тэгээд та бүхний семинарт ирээрэй гэж урьж байна. Тэгээд семинарт явснараа бид нар маш олон найз нөхдөдтэй болдог. Тэгээд магадгүй зарим даруй төлөв хүүхдүүд илүү нээлттэй, тэгээд маш олон найзуудтай болж чаддаг. Тэгээд маш олон давуу талтай хүн болгонд өөрийн гэсэн тийм нууц байгаад л авьяас нээж өгдөг гэдэгт маш талхалтай байдаг. Тэгээд дээрээс нарт яваарэ.